Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл Чехийн Баранда кино студийн хамтан бүтээл Москвагийн төлөөх тулалдаа. Киног бүтээсэн Юрий Озерова. Ерөнхий дуугаач Игорь Чернев. Ерөнхий дуугаач Александр Мягков, Татьяна Лапшина. Хөгжмийн зохиолч Александра Ахмутова. Дөрүүдэд Ульянов, Приповский, Голобородко, Росталмой, Фредрик, Яковлев, Будратцов бус жүжигчид тоглолцоо. Хоёрдугаар анги. Брестийн цайз 1941 оны 4 дугаар сарын 26-нд бүслэгдсэн гарнизон хүний хэрэг шийдэрсэн бие сэтгэлийн төвчээр зан толдож байгаа. Хоол хүнс хөрөлцөхгүй байна. Хүнсний бүх агуулгууд нэг бол эвдэн сүйтгэж, өгөөл дайны ихний цагуудад төмөрт өртсөн байна. Эм тарай боолтын материал дууссан учраас хүн шаргацсан дайчид цусны хавраар амьсгалах боллоо. Дэвтийн бүгдийн хувьд хамгийн хэцүү бэрхшээл нь ухаан солиоруулах шахсан байнгын сангаалт байсан юм. Босны сувг шуудуугаар хүрээлэгдсэн арал дээр оршихын цайзад ус байсангүй. Не было воды. Я крепость! Би цайз байна. Би цайз байна. Тулдаж байна. Тушаал хүлээж байна. Хариу хүлээе. Выключи. Унтра.
Зайн тус. Тэд хоол явчихсан байна. Нөхөр комиссараа осоо. Шархтнуудтай өгөө. Өнөөдөр дахиад оролдоод үзье. Сүүлч юм уу та? Уршаа. Армийн төв бүлэглэлийн штаб 6 дугаар сарын 26. Таны 4 өдрийн гараа гэхэд танкын анги нэг тэглүүд Оросын нутгийн гүн рүү 200 км хүртэл зөмөрч чадлаа. Оросын 3, 4, 10 дугаар айрмуудыг 2 жигүүрээс нь хавчин байлдсны үр дүнд тэднийг бүсэлтэнд бүрэн оруулах боломж бүрдлээ. Гудриан гот нарын тэргүүн ангууд Минск тулж очоод байна. Брестийн цаазыг хийж эзлэх юм. Энэ зал таны гүн ардад тоцорч бүхэл бүтэн дивизийг хөдөлгөхгүй байна. Таны анх түрүүн хөл тавьсан 45 дугаар дивизийг шүү. Генерал Шлиберт миний донгыг дамжуулсан. Ноён Бэлдмаршал. Орос сүүлчийн хүний дуустал улайр нь тулалдаж байна. Бэглэлт нь маш бат бэх юм. Генерал Кэселеринг бид хоёр 1800 кг жинтэй маш хүнд бөмбөгнүүдийг хэрэглэхээр шийдсэн. Брестийн зайцыг маргааш эзлэх болно. Брестийн зайц 1941 оны 6 дугаар сарын 28. Beide machen ja immer weiter, immer weiter. Mach noch schneller. Keine Hose dabei sein. Klopfen. Außen ist. Halt! Hier stehen bleiben. Aber weg euch erst, aufrecht erst. Hier lang. Und stehen bleiben, wurde gesagt. Наян офицер. Тэр хүн жирийн зэрэг биш. Энэ бол комиссар. Том комиссар. Тэр бидний бууж өгөх үгээр эцэг хүртэл тулдгийг шаардсан шүү.
Зүүн бэхлэлт тулдаж байна. Los von hier! Hat Beine! Mach von hin! Ihr Schweine, schneller! Dali, 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 los! Ja, bei du! Би явахгүй. Би ятмаргүй. Schneller! Ihr Schweinehunde! Прикрой! Атгалж байна. Внимание! Защитники... Анхаараарай. Зүүн бэхлэлтийн хамгаалагчтай. Германы командол нэр төртөгөр бууж өгөхийг та нарт санал болгож байна. Зэвсгээ хураалгацгаа. Та нартай сайхан харьцаж хооллож унтлахыг амлаж байна. Ард минут өгье. Эмэгтэйчүүдэд тушааж байна. Хүүхдүүдэн аваад олзлогдсон. Нөхөр хашууч. Биднийг битгий явуулаач. Тэгснээс үгснэн дээр битгий явуулаач дээ. Сонс эмэгтэйчүүдээ бид хүүхдүүдийг аврахын тулд та нарыг олзон өгч байна. Та нарыг бутам шигт дормжлол тэрч бүхэл үхэл хүлээж байж мэднэ. Гэхдээ та нар бидний үр хүүхдүүдийн төлөө, манай их орны төлөө бүхнийг тавьчих ёстой. Хэнч татгалзах ёс хүнсүү. Уходите! Явцгаа, бүгд явцгаа, би та нарт тушааж байна. Явцгаа, дуулуу. Бүгд өхөн гэсэн ч цайцыг өгөхгүй. Москва, Женжи штаб 1941 оны 7 дугаар сарын 1. Командующий Запад. Бид командлын тушаалаар баруун фронтын командлагч армийн генерал Павлов ирлээ. Бывший командир. Баруун фронтын хуучин командлагч. Тебя вчера освободили. Чамайг өчигдөр дээд командлын тушаалаар чөлөөлсөн. Сууч Дмитрий Григорьевич. На меня хотели. Өөрсдийнхөө алдааг надад тоох гэв. Да, мы не рассчитывали. Тийм ээ. Байсан хоёрт танкын цэргийн тийм их хүч бөөгнөрүүлж. И бросить их в первый. Таны анхны өдөр бүх стратегийн чиглэлүүдээр давшна гэдгийг бид мэдээгүй. Не рассчитывали. Тэгж тооцоогүй. Ошибки допущены. Тэгэхдээ удирдлагын гаргасан алдаа нь Не снимают. алдаа гаргасан цэргийн бүх шатны удирдлага дарга нарыг хариуцлагаас чөлөөлөхгүй. И каждый военачальник. Тийм алдаа гаргасан дарга болгон дээд дарга нар лугаан буруугаан чихэн. Хариуцлагаас мултрах хэрэг байхгүй шүү Дмитрий Григорьевич. Дмитрий Григорьевич. Верно говорит. Та зөв ярьж байна, Григорий Константинович. Генеральный штаб. Дайсан ийм өргөн далайцтайгаар гинт довтлох гэдгийг Жанжин штаб үнэхээр урдчилж хараагүй. Тиймээс бүх бурууг И обвинять. тойргийн командод тох хэрэггүй би бодож байна. Командир согласен. Цэргийн дөрөв мясаар дарах хүн байлдааны үүргийг ямар ч нөхцөл байдалд биелүүлэхэд бэлэн байх ёстой. А у тебя, Дмитрий Григорьевич, Харин Дмитрий Григорьевич, даже в ночь таныг амаадсан тоогт июня бүр 4 дугаар сарын 22-ны шөнө хүртэл границы хэл хамгаалт үүрэгтэй анги нэгдэглүүдийн захирагч нар чинь указаний сүүлийн мөчийг хүртэл дээрээ тэр тушаалыг хүлээж анги салбаруудаа байлдааны бэлэн байдалд оруулаагүй байсан. так нас Биднийг тэгж хүмүүжүүлсэн юм перестраховал. болгоомжтой бай гэж. А вы не имеете Тэгвэл тэнд айх хэрэг байхгүй нөхөр армийн генералаа. армии. Помнишь, Дмитрий Григорьевич, Дмитрий Григорьевич, в декабре 40-го года 40 оны 12 дугаар сар 5-р гадрын зураг дээр байлдааны тоглолт явуулсныг санаж байна уу? Тэгэхэд 13-4 дугаар хайрмуудыг энд Болостокийн мөрөгцөлд баярлуулсан.
Абертийн энэ нөхцөл байдал нь Брест Гродногийн зүгээс 2 жигүүрээ зохилдогч ар хударгаар цөмрөх самар манай зэргийг бүсэнд оруулах аюул учруулж байсан. Тэгээд би танд энийг яаж хийхийг үзүүлсэн? Почему? Яагаад? 40 он зэргийн буруу байрлуулсан таны алдаа. Дан эхлэх хүртэл засагдаагүй байдаг үлээ. Яг л тийм болоо шүү дээ. Том Бок яг Жоков шиг сэтгэх юм гэж хэн ч төсөөлөөгүй. Здравствуйте, Георгий. Сайн байна уу, Григорий Константинович? Ну? За, баярлалаа Григорий Константинович. Барон фронтын 8-р механикчилсан корпус. Тэр байна. Юу болов? Онгоц. Ямар онгоц? Манай ногоон талбайд бууцлаа. Бригадын хамсар бопилж таяа. Би батальон. Би тэн фронтын штабаас тушаалж ирсэн. Дайсны онгоц таарих үед шалгыг устгасан. Гэхдээ агуулгын санаж байна. Энэ дайсны 200 хүртэл танк бөгнөрсөн байгаа. Тэд шатханг болсон бол тоо. Фронтын командлагч энэ танкуудыг устгах гэж тушаасан. Эний гарыг үсгэж чадаа. Штабын дарга генерал Прокаевын. В нашем положении Манай нөхцөл байдал давшин гэдэг усны эргүүлэг рүү үсэрсэнтэй адил хэрэг. наступление требует Давшин тулд сум галт хэрэгсэл хэрэгтэй. Гэтэл бидэнд байхгүй. Бас шуурга хөдлөх шаардлагатай. Харин бид түншлэлийн савндаа алдаг өнөг шатхуунтай. у противника против. Дайсанд бидний эсрэг 6 дивиз бий. Мы начнем наступление. Бид байгаа танкуудаараа давшиж эхэлсэн ч цагийн дотор биднийг камер болгож ирэх. Блин, сделают. Ойлгож байна уу? Танд ямар санал байна? Есть один выход. Нэг л арга байна. На восток, Бүслэгдээгүй байгаа дээрээ пока его не захлопнут. дорн зүгт хөдлөх хэрэгтэй. То, что предлагает мое... Тушуучийн санал зүй тогтолтой Очень просто. маш энгийн ч юм байна. Фашисты Харин фашистууд буудаж үзээд биднийг зугцсан гэдгийг ойлгоно. сядут на машины, Тэгээд машиндаа суугаад ама хураа тоглон манай газар нутгаар ким хүртэл тавина. Ийм зүй тогтол бидэнд хэрэггүй. такая логика Энгүүл подходит. нэг ажиллагаанд ялсан ч С ней можно выиграть, Дайн, я так но проиграть войну. Сейчас главное... одоо гол нь дайныг устгах явдал. Газар сайгүй хаалцсан газараа устгах. Слушай мою команду. Миний тушаалыг сонс. 23:00 23 цаг гэхэд капитан Петров Ахмад Петров 20 танктай зүүн талаар бүсэлтийг сэтэлнэ. в коридор устремляется... Сэтэрсэн газраар шархтнууд ард талынхан гээд биднийг тусч байгаа бүх хүмүүсийг гаргацгаана. Наносят удар. Манай гол үчүүлэх 60 танк ойд богнороод байгаа дайсны 16 дугаар дивизийн танкуудад цохилдог. Снаряды распределить по машинам. Сумгаалт хэрэгслээ их бүү болгонд 3-аас доошгүй байхаар угаажиг. Помните, это наш Энэ бидний последний бой. сүүлчийн тулаан гэдгийг бүү мартаарай.
Хийчих үзүүлж өглөө. Хичнээн танк шатаж явах тэр таалаг. Товарищ комиссар! Нөхөр комиссараа байсны онгоцууд. Всем немедленно Бүгд хотоос яаралтай гарцгаа. Төргөл. Танкууд. Германы танкууд. Хугалтыг галаар халах. Потом орудие. Дараа нь их буунуудад илдээд хүмүүстэйг ойруу хор. Ойлгов. Мэдлээ. Биелүүл. Ний бүрэлдэхүүнийг жигсэн. Yes. Мэдлээ. Жагсаад. Чего резину тянуть? Юунд удаад байгаа юм бэ? Бүгд халагдахаас өмнө бүслээс гаргаач. Держу вас, потому что... Манайхны эрхийг хүлээсэн учраас бэг энд байгаамаа. Бросить их! Тэгээд яа гэж? Эднийг хаяад явах уу? Шкурники нам не нужны! Шах зөмөс хэрэггүй их нүү. Подумайте! Сайн бод. Потом будет поздно. Дараа нь оройтс. Кто не желает... Хүлээхийг хүсээгүй. 2 шага! Хоёр алхам урагшаа. Товарищ бригадный комиссар, Нөхөр бригадын комиссар. разрешите? Жагсаалд орохыг зөвшөөрнө үү? Становитесь. Орцгоо.
Товарищи, Нөхдөө, мы выполнили приказ. Леди фронтын тушаалыг биелүүлж Взяли Дубна. Дубнаг авсан. Нами уничтожено. Леди өөрсдийн хогрлоос 2-3 дахин олон дайсны танкийг устгасан. Значит, мы можем... Тэгэхээр бид дайсныг зохиж чадна, цохих чадна. Ближайшая наша задача Бидний харийн зорилго бол выйти из окружения. хүслэлтээс гарах явдал. Будем идти лесами. Өөрсдөө сэтгэл. Раненых, Шартлууд аваад явна. оставшиеся танки Үлдсэн танкнуудаа вывести из строя. жагсаалаас гаргах. Развернуть. Тугаа дэлг. Ном хон. Клянусь партией, Ленний туганд народу, эцсэх хүртэл үлж баха. Нам быть до конца ард түмэн верным эх орондоо тангаргалж байна. Клянусь. Тангаргалъя. Тангаргалъя. Вольно. Болно. Приготовиться к походу. Тангаргал бэлдэцгээ. Цеплячный голосовой гудзич. Баруун өмнөд фронтын штаб. Рокоссовский сообщает. 9-р механикжуулсан корпус нь эхээхэн хохирол амсч ровно руу хасарахгүй болсон гэж Рокоссовский илтгэлээ. 19-й мехкорпус. 19-р механикжуулсан корпус дайсны танкын томоохон хүчин шахагдаж хүн тулаан хийсээр мөн ровно руу ухарсан байна. Каким образом? Ингэснээр цэргийн зөвлөлийн гишүүнээс Дубнаг яралт ажилласан тушаал авсан 8-р механикжуулсан корпус тэнд занганд орж бүслэгдээд байна. Там ловушки. Это было необдуманно. Механикжуулсан корпусыг хэсэг хэсгээр нь давшилтанд оруулах нь бодлогогүй шийдвэр байсан. Это удар растопыренными Энэ бол пальцами. хорвооны үзүүрээр жижигтэй айдал. Дайсан Дубнагийн орчим манай фронт сэтгэгчнийг мэдээд энэ чиглэл рүү Двинулся в это. давшилсан байна. Как их остановить? Тэдний яаж зогсох вэ? Переход к обороне по... Одоо бүх фронтоороо хориглолтод шилжээд байдлыг аварч чадахгүй. Из 8-го мехкорпуса... 8-р механикжуулсан корпусоос 12-р танкийн дивизийн захирагчийн ордогч Броник комиссар Вилко ирлээ. Товарищ командующий. Нөхөр командлагч 8-й мехкорпус. 8-р механикжуулсан корпус бут захирагч. Оставшиеся люди дерутся... Үлдсэн хүмүүс маань Дубнагийн орчмын ойд толдож байна. Где командир 12-й? 12-р танкийн дивизийн захирагч хаана байна? Амир өгцөн. Где командир 34-й? 34-р танкийн дивизийн захирагч хаана байна? Амир өгцөн. Ядгээр ухарч эхлэе. Отойдем к старой Дэвтэлтийн шугам байгаа хуучин хил рүү ухарч укрепленный Тэд район дайсныг и тогтоё. остановим врага. Киевский Киевийн бэлгэлтийн шугамыг байлдааны бүрэн бэлэн байдалд оруулах. Москва, Кремль 1941 оны 7 дугаар сарын 1. Бидэнд дайнд бэлтгэхэд жил агас орчмын хугацаа дутлаа. Около полутора лет. Бид шинээр Як-1, Ми-3 болон Як-1. П-2 бомбөглөгч онгоцнуудыг Бомбардировщики. дөнгөж 1940 оноос үйлдвэрлэж эхэлсэн. 1940. Одоогийн байдлаар А сколько ер нь хичнээн онгоц гаргаад байна уу нөхөр Шагуулин. Товарищ Шахурин. Истребители. Шин загварын сөрөгч онгоцуудыг 1946 ширхэг, ил 2 дайрагч онгоцыг 249 ширхгийг үйлдвэрлэсэн.
Это, конечно, Энэ мэдээж маш бага тоо. и не может изменить. Тиймээс хуучин шинэ онгоцнуудын тооны харьцааг өөрчилж чадахгүй. О танковой Танкын үйлдвэрлэлийн хувьд КВ. Германы танкуудаас давуу гэдрээ харуулсан Превосходство над КВ танками. Мы стали Т-34 танкуудыг 1900 бид зөвхөн 1940 оноос үйлдвэрлэж эхэлсэн. мы выпустили за Нөхөр Малиш 1940. бид 1941 оны эхний хагас жилд хичнээн танк үйлдвэрлэсэн. 1941 онд үйлдвэрийн дамжлагаас 394 КВ танк, мөн 1100 Т-34 танк гаргасан. Некоторые товарищи, Зарим нөхдүүд автомат үйлдвэрлэлийг үл тоомсорлон важность которых ашиггүй зэвсэгт зөрүүлээд байсан. отсутствие Автомат байхгүй манай явган сэргийг маш хүнд байдалд оруулсан. невыгодное положение. Наш самый молодой Манай хамгийн залаардын комиссар нөхөр Устинов сейчас энэ салбарыг одоо яаралтай сэргээх болж байна. в этой области. Товарищ Устинов, Нөхөр Устинов когда вы та поставите танк эсэргүүцэх буунуудыг хэзээ бэлэн болгох вэ? первая партия Танк противотанковых эсэргүүцэх бууны эхний ээлжийг 12 дугаар сарын 1-нд гэхэд харин мэд нийлүүлээ нөхөр Сталин. вы знаете, там Намын төв хорооны шийдвэрээр нүүлгэн шилжүүлэх зөвлөл байгуулагдсныг Совет та нөхөд мэдэж байгаа. более полутора 1500 гаруй үйлдвэр заводыг 1941 оны 7-оос 11 сарын хооронд дорн зүгт нүүлгэн шилжүүлж түргэн хугацаанд дахин ажиллаж эхлэх ёстой. вся эвакуация Нүүлгэн шилжүүлэх бүх ажлыг маш нарийн зохион байгуулах хэрэгтэй. организована. Не должна мешать Баруун зүгт тасралтгүй суух ёстой. Цэрэг зэвсэг атсан зугаануудад юу ч цаад болох ёсгүй. непрерывным потоком двигаться на запад. Наступило Манай нам, время суровых манай улсын хувьд хүнд хэцүү шалгуурыг давах цаг ирлээ. для нашего государства. Наш главный, Манай гол зорилго бол во-первых, нэгдүгээрт задержать шинэ нөөц хүчийг на оборонительных татаж авчрах рубежах цаг хожихын тулд можно дольше. фашист Германы цэргийг Выиграть максимум. хориглолтын шугамд аль болох удаан тогтоон барих. Во-вторых, Хоёрдугаартаа нанести дайсанд аль болох их хохирол учруулан тэднийг туйлдууж хүчийг содруулах. и этим. Ингэснээр хүчний харьцааг багж болов тэнцвэржүүлэх явдал юм. В-третьих, Гуравдугаарт собрать аль болох их хүч бөөгнөрүүлж и перейти в сөрөг давчалтанд орох явдал. Канцлер 1941 оны 7 дугаар сарын 3-нд Дайны 2-7 хоногийн хугацаанд Германы арим Ирега, Песков, Минскийг эзлэн авч Березэний голыг гатлан Днепр мөрөнд үчиглээ. Москва хүрэх замын тэн хагасыг туулаад байна. Не будет привычки. Орсын эсрэг явуулсан ажиллагаа 14 хоногийн дотор ялалтанд хүрлээ гэж хэлбэл буруудахгүй байгаа гэж би бодож байна. Ну что ж, поздравляю. Баяр хүргэе. Орсууд баг ядагдсан гэж болно. Я же говорил. Би танах хэлээ үстэй. Это скут, хорошо. Бид Орсын танк юм бодно. Нэсэг хүчлийг дайны ихэнд боцогсон сайн хэрэг. Русские не смогут. Орсууд одоо энийг хизээч дахин сэргээж чадахгүй. И группа Армийн төв бүлэглэл должна двусторонне Дайсны фронтын тэргүүнгүүдийг хоёр талаар нь бүслэн устгах ёстой. группировку противника. Ингэснээр Оросуудын зохион байгуулалтаа сүүлчийн эсэргүүцлийг нугларна Москва хүрэх замыг нээж өгөх хэрэгтэй. И напоминаю, Дахин хэлье. мое решение Миний шийдвэр эргэл буцалтгүй. сравнять Москва, Ленинград хоёрыг газартаа твшил. полностью избавить Энэ одуудын оршин суугчдыг бүрэн устгахгүй бол дараа нь бид тэднийг тэжих хэрэгтэй болно. Брест 1941 оны 7 дугаар сарын 3.
Москва 1941 оны 7 дугаар сарын 3. Жора. Дурсал болгож шүлэг уншиж өгөөч. Өөрийнхөө шүлгээс уншчихаа. Хинт сонсохгүй. Не услышит? Сонсохгүй гинэ. Ну почему же? Яг сонсохгүй гэж. Пускай слушает. Бүгд сонсголтий. Или Малана, Бид цөөн гэж юу? или от фермы Эрмэс Таврида хүртэл. Патинских Финляндын байцаатнаас до пламенной Колхидийн галтууд хүртэл. потрясенного крика. Кремлийг донслогсон ханаас Хятадын цагаан хэрэм хүртэл хатан бол өргөсөө гялалзуулан хамаг орс сүрэн босно. Гүшив. Филиппов! Балибов. Я Гусев. Би гүсв. Что есть там? Чи тэнд Кремлийг донслон гэж юу уншаад вэ? Так это Пушкин. Энд чинь Пушкин шүү. Лохот Лермонтов. Лермонтов том байсан ялгаагүй. Кремль нельзя. Кремлийг донслож болохгүй. Он стоял и Тэр стоял. зогсчихсон байх ч болно. Ойлгоо залуу минь. Патриот Гусев. Эх оронч гүсв тантай санал нэг байна. Филиппов. Балибов. Именно он. Яг мөн нөхөр 3 дугаар зэргийн туслахаа. 10 классов. 10 дугаар ингээд төгснө. Закончили. Төгссөн. Пойдете в училище. Сэргийн сургууль оргоно. В морское. Усан цэргийн үү? Сейчас пехота нужна. Одоо явган зэрэг хэрэгтэй байна. Подольская. Подольскийн явган цэргийн сургуульд. Держи. Май. Держи. Май. Мама, простите, хурд сэрээрээ. Одоо радиор нөхөр стали юу гэсэн? Товарищ Нөхдөө граждане, ард иргэдээ братья и сестры, ах トゥ нараа бойцы наши, манай айрам флотын дайчдаа к вам обращаюсь. найзуудаа Я би Лото цэглэж тоосон. Найзуудаа би та бүхэнд хандж байна гэлээ. наши войска манай цэрэг героически с танк онгоцоор шүдээ хүртэл зэвсгэлсэн дайсантай баатарлагаар тулалдаж байна. танками и авиацией. Вместе Эх орноо хамгаалах тэмцэлд на защиту Родины улаан айрамтай хамт зөвлөлтийн ард түмэн тэр ярам бослоо. необходимо, Манай хүмүүс энэ тэмцэлд наши люди аимшиггүй байж страха в борьбе. фашистийн дрөмгөлөштийн эсрэг На нашу бидний эх орнын чөлөөлөх танд ам биеийн үйл хайрлан оролцох хэрэгтэй боллоо. фашистских поработителей. Магелио 1941 оны 7 дугаар сарын 3. Заняты Дайсан дэвзлэгдсэн нутгуудад партизаны отрядуудыг байгуулах хэрэгтэй. создавать Дайсны анги салбаруудад тэмцэхийн тулд хорлон сүйтгэх бүлгүүдийг бий болгох хэрэгтэй. дорог, Замгуурыг дэлбэлж, телефон телеграфын холбооны шугамыг гэмтэн, агуулхуудыг шатааж, эзлэгдсэн нутагт дайснуудад тэсвэрлэшгүй нөхцөлийг бий болгох. невыносимые условия для врага. Тэднийг алхан бүрд мөрдөж мушгин устгах хэрэгтэй. Трудящиеся Москва Ленинградын хөтөлмөрчид приступили к улаан армийг дэмжих ардын жирам цэргийг байгуулж эхэллээ. Красной армии. В каждом городе, в котором Магелио баруун фронтын штаб. врага, Дайсан дэвжлэгдэх аюул нүүрсэн хот болгонд бид яг ийм ардын жирам цэргийг байгуулах ёстой. Арда түмний бүх хүчийг дайсныг бут сохид зориул. Манай ялгалтын төлөө урагшаа. Да. Тийм ээ. Опасность велика. Аюул ихвээ. Сталин ее не примет. Сталин нэг ч үгүйсэхгүй байна. Сейчас надо напрячь Одоо бид все свои бүх хүчээр дайчлах хэрэгтэй. Манчин төлөөлөгч маршал Ворошилов Улаан армийн нэгж дарга тэрийг барьцаалдахгүй, бүслэгдэхээс айхгүй байх ёстой. легко сказать. Бүслэгдэхээс айхгүй гэж хэлэхэд амархан. Окружение. Если замысел противника, Дайсан цогцлыг хүчтэй бүлэглэлүүдээр чтобы рассечь наш западный манай баруун фронтыг таслан специальными группировками, окружить войска Смоленскийн орчинд бүсэлж и открыть путь на Москва орох замыг нэг санаатай байгаа. Оросын түүхэнд Смоленск хот Москва хүрэх дайсны цэргийн замд үргэлж хөндлөсөж ирсэн. придется, Энэ удаач гэсэн как и при Наполеоны үеийн шиг их болсон Москваг
Шээжээрээ хаах болж байна. Комкор Петровский. Корпус командлагч Петровский Марон фронтын командлагч хэмээх гэрлээ. Та чинь генерал болоогүй юу? Үгүй ээ. Вы же знаете, я был... Эсэргээр баривчлагдаж армиас халагдсныг та мэдэн шүү дээ. Харин би 3 жудаа баривчлагдаж байсан. Вы были арестованы. Гэхдээ та хаан засгүй үед баривчлагдаж байсан. Будем считаться. За энэ чи. Вам доверена команда. Таныг буудлын 63 дугаар корпусын командлагчаар томилсон. Немедленно отправляйтесь. Одоохон Зелобина руу явж зэрэг хүлээж ав. Постройте жестко. Нинефрийн зүүн эргээр хоригдсан бэглэлт байгуулж И ни шаг. алхам жухарч болохгүй. Бас бүслэгдэнэ гэж айх хэрэггүй. Дарга нь зэрэгээ удирдах байсан цагт ялагдаагүй гэсэн үг. Побежден тот, кто Ялагдсан гэж бодсон хүн л ялагддгийг. никогда не чувствует. Ялагдсан гэж хэлж битгий бодоорой. Неплохо. Сайн байна, корпус командлагч Петровский. Если нет вопросов, Асуулт байхгүй бол явж болно. слушаюсь. Мэдлээ. Колонна управления. Нөхөр маршал стадын удирдлагын сум хөдлөлөө. Кто остается в городе? Хотод хэн үлдсэн? Генерал Романовын 172 дугаар буудлын дивиз. Зон 72 дугаар буудлын дивизийн захирагч хошууч генерал Романов. Артиллер галлаад. Артиллер галлаад. Шатах холцтой шилнүүдийг бэлд. Шатгалцтай шилнүүдийг бэлдээд. Могилийн эрэлхийг хамгаалагчид дайсны дайралтыг 23 хоног нийцаасан. Тэд Германы танкийн 2 бүлэглэлийг тогтоон барьж их хэмжээний хохирол учрууллаа. Гитлерчүүд Могилийн төлөөх тулалдаанд 30,000 гаруй зэрэг офицеруудаа алджээ. Молодцы. Сайн байна. Какие молодцы! Ямар сайн залуус вэ? Сайн байна, залуусаа. Сайн байна. Многие легенды ходят. Дивизийн эрэлхийг захирагчийн талаар Известно, что янз бүрийн домог яригддаг. окружение
тяжело раненым, Тэрээр бүсэлтийг тулдан сэтэлж байхдаа хүнд шархтан олзлогдсон билээ. руководитель партизан, Бодлогыг олзноос аргаж партизануудыг толгойлон тэмцсэн тэрнийг германчууд Борисов хотод дүүжлэн хороосон юм. Генерал Романов бол зөвлөлтийн ард түмэнд үрд хайрлагд гавьяатай хүн. Долоон сарын 10-11-нд Гудерианы танкийн айрмууд Могилев хотыг өмнөд болон хойд хэсгээр нь бүслэн Днепр мөрнийг гаталж эхэллээ. одновременно Энэтэй нэгэн зэрэг Готын танкийн айрмууд Оршо Витебскийн чиглэлд Днеприйг гатлан Смоленск хүрэхээр давшлаа. Буудлын 63 дугаар корпус 1941 оны 7 дугаар сарын 12. командир 63-й Буудлын 63 дугаар корпусын захирагч Петровский. За яа. Тэсч гин үү? Яг тийм тэсч байна. Бүх дайралтыг нэцаасан. главный удар противника. Найсны гол цохилт манай баруун хөршүүд дээр буусан байна. Разрешите предложить Санлайлын зөвшөөрнө нөхөр маршал. Гэл разведка сообщила, что Германы явган цэргүүд танкуудаас хотсон гэж миний тагнуулчид над бэлтгэсэн. Ну и что? Тэгээд юу гэж Ударить бы? сохилт өгмөр байна. Где? Хаан, А вот прямо здесь. яг энд Через Днепр. Днеприйн сайхан Форсировать его внезапно. тэндүүлэн гатлах хэрэгтэй. Немцы развернутся. Германууд танкуудаа эргүүлж чамчихгүй. Ударим во фланг. Германы бүлэглэлийг чигүүрээс нь цохиё. Может быть, Тэгвэл Смоленск хүрэх тэдний давшилтыг вступление на зогсоож чадна. А что? Тийм шүү. Молодец. Сайн байна. Рискованно. Эрсдэлтэй юм. Они форсируют. Тэд нааша. Мы туда. Бид тийшээ гатлана. Яг тийм. Сонил юм болгоно. Леонд Григорьевич. Хэзээ эхэлж чадах вэ? Сегодня Өнөө шөнө. Буудлын 63 дугаар корпус 1941 оны 7 дугаар сарын 13-ны 1:30 минут. Москва 1941 оны 7 дугаар сарын 14. 7 дугаар сарын 14-ний өглөөний байдлаар Тайсон Блоцк, Витебск болон Могилевийн өмнөд хойд хэсгээр гүн цөмөрлөлт хийж чадлаа. войска, оборонявшие Могилев, окружены. Могилевийг хамгаалж байсан цэрэг бүслэгдсэн. 63-й Петровскийн 63 дугаар буудлын корпус Днеприйг амжилттай гэмтүүлэн гаталж Рогачев, Желобин хотуудыг эзлэн авсан байна. сейчас части корпуса. Одоо корпусын зарим ангууд Бобруйск руу давшилтан үргэлжилүүлж байгаа. Упорная оборона в районе. Янгеснэр Могилевийн орчмын хүчтэй хориглолт мөн Петровскийн корпусын давшилт нь Затормозили. Смоленск руу хийсэн дайсны давшилтыг тодорхой хэмжээгээр зогсож чадсан. Однако враг Гэсэн ч дайсан хохирлон үл хайхран Ворнер вел. Смоленск руу улайран зүтгэсэн арил байна. Насчет Петровскийн корпусын давшилтын хувьд энэ бол ялалт. Первая победа в Тэргүй ангиудын ширүүн тулаануудын
анхны ялалт. Надо дать специальное, Тусгай мэдээлэл өгөх хэрэгтэй. что войска... Энэ зэргүүд Комкорот Петров. Корпус командирч Петровскийн цэргүүд. энэ ямар гээчин зэргийн золов? Командование фронтом. Фронтын командлаас төрөнд хуршууч генерал цололох санал ирсэн. Тэрэнд дэслэгч генерал золдог. И пусть собственно Мөн информирует дэслэгч генерал Петровскийн зэргүүд генерал-лейтенант... Ижловын оргойч хотуудыг байлдан эзэллэгсэн мэдээг зөвлөлтийн мэдээлэл тавьжаагаар зад. Борисов армийн төв бүлэглэлийн штаб 1941 оны 7 дугаар сарын 14. Генерал фельдмаршал фон Прахаус ирж байна. Ноён фельдмаршал. Миний армийн жигүүрлүү хийсэн Петровскийн корпусын цогт тулааны явцыг бүхэлд нь өөрчилж мэднэ. Тэмээс Смоленскийн чиглэлд хүч нэмэгдүүлэн надад армийн умард бүлэглэлээс 2 корпус нэмж өгөхийг би хүсэж байна. Би фюрер бэлтгэе. Ок. Смоленск бол Москва хүрэх замд байгаа гол цайз. Смоленск. Дугаар армийн командлагч дэслэгч генерал Лукин. Смоленскийг яагаад орхив? Хотыг алдсан хэн буруутай нэрэн хэл. Би буруутай. Ганцхан би. Ав. Буцааж ав. Одоохон дээр. Маргааш ихэр Смоленскийг авсан гэж хэлдэг. Хайраад. 16 июля 7 дугаар сарын 16-нд Баруун фронтын 16 армийн дайчид сөрөг давшилтанд орж Смоленскийн зүүн өмнөд хэсэгт дайран орлоо. окраину Смоленска. Тайсан галын хүч тооны давуугаан ашиглан нөхцөл байдлыг алхам алхмаар ашигтайгаар эргүүлж байлаа. Но в районе Смоленска Смоленскийн орчимд тулаан харилцан амжилттайгаар удаан үргэлжилсэн. упорной обороной Баруун фронтын анги нэгтгэлүүд ширүүн эсэргүүцлүүд зүйлсээр дайсны шуурхай давших боломжийг үгүй хийж Гитлерийн армийн Москва руу хийх зуны давшилтын төлөвлөгөөг тасалдуулсан билээ. Если у него трубка... Харин тэрний газны тамхи унтарсан бол муугийн шинж юу? Вот что. Тэгэхээр Политбюро ийм байна. Баруун фронтын германлагч Тимошенковын ажлын үр дүнг улс төрийн товч авч хэлэлцээд И решила тэрнийг освободить его. үрд ажлаас нь чөлөөлөхөөр шийдлээ. Есть предложение Энэ ажилд жоохыг тамдах санал гарсан. назначить... Та нар энэ талаар Что думаете вы? ямар бодолтой байна? Товарищ Сталин. Нөхөр Сталин.
Фронтын командлагч нарыг ойр ойрхон солих нь байлдааны ажиллагааны явцад муугар нөлөөл. Маршал Тимошенко фронтын командлаа 4-7 хоног байна. Смоленскийн тулааны явцад тэр цэргийн сайн таньж мэдсэн. Тэрийн ажил дээр хийж бол бүхнийг хийж дайсныг Смоленскийн орчинд бүтэн сар шахам тогтоон байсан. Өөр хэн ч энэс илүү хийж чадахгүй байх байсан гэж бодож байна. Тэргүүд нь Тимошенкод итгэдэг. Энэ л хамгийн гол. Одоо тэрнийг фронтын командлагчаас болоод буруу. Бас шудраг биш ээ гэж би үзэж байна. Тийм шүү. Энэ зөв байх. А может, Жоквин зандыг зөвшөөрвөл яасан юм бэ? Жоквин зөв нөхөр Сталин. Тимошенко байдлыг залруулж чадна. Семен Константинович. Дайны үед хувийн бодол санааг тооцох боломж тэрүүр байдгүй юм. Би ойлгож байна нөхөр Сталин. Яралтай фронт руу буцаж баруун жигүүрээр өгөх сөрөг цогц зохион байгуул. Рокоссовский коны нарын армийг ашигла. Үслэгдсэн бүх анги нэгтгэлүүд сүүлчийн хүний дуустал тэсэх ёстой. Брест 1941 оны 7 дугаар сарын 22-нд Брестийн цайзын хамгаалагчид 29 хоног тололцсон юм. Тэд нь онгоцоор сум гал тэрэгсэл хоолн сая чигүүгүй. Тэдний тухай сонь дэвш радиогоор яриаггүй. Тэд дайсны гүн ард талд хил дээр олон зуун километрийн цаана Баатарлагаар тулсаар байсныг их орон огт мэдээгүй. Цайзын сүүлчийн хамгаалагч нь тэдний дарга хошууч Гаврилов байлаа. Jeg har også i 2 grader. Ja, schönen. Wollen wir sehen? Ноён генерал фельдмаршал Дэлхий. Цайзын сүүлчийн хамгаалагч нь хорооны захирагч хошууч Гаврилов байсан байна. Командир полка майор Гаврилов. Энэ бол улаан армийн баатар.
Сражаясь в крепости, Тэрээр цайзад тулалдахдаа баатарлаг гавья жинхэнэ эр зоригийг үзүүллээ. Тэрнийг цэргийн олзлогчдын лагерт илгээ. Тэрэнд хүндэтгэхтэй анд гэж хэл. Гүйцэтгэе. Ог. Галкин. Галкин. Биш ээ. Гаврилов. Гаврилов. Dank. Spanien. Цол. Дэслэгч. Лейтенант Галкин. Дэслэгч Галкин. Nein. Биш ээ. Хошууш. Verflucht. Мо заван хай. Хошууч Гаврилов амьд үлдсэн бөгөөд тэрээр хорих лагерын бүх тамлал зовлон давж Хорондон ирсэн. Брестийн цайлыг хамгаалахад онцгой гавья байгуулсны төлөө Питер Михайлович Гавриловд зөв талууд улсын баатар цол болгосон байна. Мэлгэсэн 1941 оны 7 дугаар сарын 30-нд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Гарри Гопкинс Москвад нисч ирлээ. How do you do, Mr. Molotov? Сайн байна уу, ноён Молотов? Вы знали, что война... Дан эхлэн гэдгийг бид мэдэж байсан. Но мы думали, что... Гэхдээ бид цаг хожиж чадна гэж бодсон юм. время. Месяцев 5-6 сар орчмын хугацаа. или около этого. Или, по крайней мере... Үгүй ядаж намар хүртэл. Когда немцы... Тэр үед германчууд довдолж чадахгүй байхаа гэж бодсон. А к 42... Харин 1942 он гэхэд зөвлөлт холбоод ус илүү сайн бэлтгэлтэй болох байсан. What do you think, Mr. Ноён Сталин, та юу гэж бодож байна? Где будет проходить фронт? Өвлийн давшилт эхлэх үед фронт хаагур байх уу? Зимний месяц... Өвлийн саруудад Фронт будет... фронт Ленинград, Москва, Киевийн орчимд ирнэ. Москвой и Киевом. Вероятно, на Одоогийн байгаа шугамнаас 100 км-ээс илүүгүй зайтай болох байх. той линии, где он проходит сейчас. Фронт стабилизирует... 10 дугаар сарын 1-ээс наан фронтын байдал тогтворж байна. А теперь Харин одоо о поставках. бараа нийлүүлэх талаар ярилцъя. Нам нужны Бидэнд юуны өмнө зенитийн буунууд зенитные бас и алюминий. хөнгөн цагаан хэрэгтэй байна. Дайте нам. Энийг нийлүүл. И мы сможем... Тэгвэл бид 3-аас 4 жил дайтаж чадна. Мистер Сталин, Ноён Сталин, энэ шийдвэрийг тусгай баг хурлаас гаргана. специальная конференция. Гэхдээ бид одоо явагдаж байгаа тулааны үр дүн мэдхээс нааш энэ асуудал шийдэгдэхгүй. Происходящей битвы. Taking into account... Ноён Сталин таны фронт 10 дугаар сарын 1 гэхэд тогтворчин гэж хэлсэн. Тулгуурлан би энэ баг хурлыг 10 дугаар сарын 1-ээс 15-ны хооронд хийхийг Америкийн засгийн газарт санал болгоно. 1 и 15 октября. Тогда было бы... Тэр үед эрг өвлийн саруудад фронтын шугам хаагур өнгөрөх нь тодорхой болсон байна. Я вам уже говорил, что Фронтын шугам фронта Ленинград, Ленинград, Москва,
Киевд тулж ирсэн байна гэж би танд хэлсэн. Москва 1941 оны 7 дугаар сарын 30. Разрешите? Орху. Здравствуйте, товарищ. Сайн байна уу нөхөр Сталин. Докладывайте. Ямар мэдээ байна илдэг. Я хотел доложить... Би дайсан ямар ажиллагаа явуулж болох талаар Жанжин штабын саналыг илтгэмээр. Откуда вам известно? Германы зэрэг ямар ажиллагаа явуулахыг та яаж мэдсэн юм? Мне неизвестно... Германы зэрэг ямар төлөвлөгөөгөөр ажиллахыг би мэдэхгүй. Но исходя из анализа... Гэхдээ нөхцөл байдал дүн шинжилгээ хийж үзээд тэд яг ингэж хөдөлнө гэж бодож байна. А не иначе. Өөрөөр биш. Докладывайте. Илдэг. На московском... Германчууд дэндүү их хохирол амссан болохоор Москвагийн стратегийн чиглэл тэд ойрын өдрүүдэд давших ажиллагаа явуулж чадахгүй. На Ленинградском... Ленинградын чиглэлд германчууд нэмэлт хүчгүйгээр Ленинградыг эзлэх ажиллагаа явуулж чадахгүй. По захвату Ленинграда. На Украине... Украинд хамгийн том дулаанууд Днепропетровск болон Кременчугийн орчимд явагдаж таарна. Куда вышли... Энэ чиглэлд тайсны армийн өмнөд бүлэглэлийн танкийн хүч хөдөлсөн байгаа. Наиболее слаб... Одоо хамгийн сул хэсэг нь Төв фронт болоод байна. Немцы могут... Германчууд энэ сул байдлыг ашиглан манай баруун өмнөд фронтын жигүүр болон ар хударгаар зохиолдогч болзошгүй. Что вы предлагаете? Та ямар саналтай байна? Прежде всего... Юуны өмнө Төв фронтод артиллерийн хүч нэмэгдүүлсэн 3-аас доошгүй армийг өгч хүчийг бэхжүүлэх шаардлагатай. И необходимо... Мөн баруун өмнөд фронтыг бүхэлдэн Днепр мөрний наан байрлуулах хэрэгтэй. А как же Киев? Киевийг яахулж байна? Я понимаю, товарищ Сталин... Киев хот бол зөвлөлтийн хүмүүсийн хувьд Но я не могу поддавать... ямар их ач холбогдолтойг би ойлгож байна. Как человек военный должен... Тэгтээ би сэтгэлээ барих ёстой. Возможное решение, создав... Тиймээс үүссэн нөхцөл байдалд би цэргийн хүний хувьд хорийн ганц зөв шийдвэрийг санал болгох хэрэгтэй. Киевийг орхихоос аргагүй. Управление надо немедленно... Дайсныг ээлний төс чадраад ховсохын тулд баруун чиглэлд яаралтай зэрэг зохиолтыг зохион байгуулах хэрэгтэй. Какие там еще Юуны чинь сөрөг цогт шал дэми ярэ. Как вы могли... Та Киевийг дайсанд өгнө гэж яаж бодож зүрхлээ? Если вы считаете, что... Хэрвээ та Жанжин штабын дарга дэми ярихаас өөр юм хийж чадахгүй байна гэж үзэж байгаа бол над энд хийгээд өгөх юм алга. Прошу освободить... Намайг Жанжин штабын даргын ажлаас шилөөж фронт руу явуулж өгөхийг хүсье. Не горячий. Тайвшир. А впрочем... Яг хэрвээ ингэж бодож байгаа бол бид таныг Жанжин штабын даргын ажлаас чөлөөлье. Начальника генштаба. Куда прикажете мне? Намайг хаана очихыг тушаах вэ? Могу командовать... Фронт, арм, корпус. Дивизийн ажил командлахад би бэлэн. Не горячитесь. Тайвширч үз. Вы говорили... Та ээлний орчинд сөрөг цогт хийн гэж хэлсэн. Ну и возьмите. Энэ ажлыг үүсдэг. Мы назначим... Бид таныг нөөц фронтын командлагчаар томилж байна. Генштаб... Жанжин штаб утгагүй Шабошников ирнэ. Дайте ему свои... Яринд ажиллаа өгөөд явж явна. Борисов, армийн төв бүлэглэлийн штаб 1941 оны 8 дугаар сарын 4. Найдаа. Баруун Европт байлдахад амжилт олж байсан гүн цөмрөлт Оросуудын эсрэг даажихад бүр дүнгээ өгөхгүй. Тиймээс аргаан өөрчлөх цаг болсон. Бог. Минск, Смоленскийг бүсгэхэд хүчээ дэндүү тарамдсан. Смоленскийн тулдаанаар Оросын цэргийг буцахж чадаагүй. Жанжин штабч бас буруутай. Оросууд үнэхээр бүсэлтээр гарч байгаа. Бидний танк онгоц үргэлжлэхгүй байна. Бид танаас Гудриан Готын бүх танкуудыг татаж авна. Тэднийг өмнө зүгт Киев рүү эргүүлнэ. Ингэснээр Оросын цэргийн томоохон хүчийг устгах болно. Тэгж чадвал дараа нь Москва руу дарахад бидэнд хялбар дөхөн болно. Одоогийн энэ ажиллагаа надад баталгаатай санагдахгүй байна.
Тиймээс төрөл зогсоож эхлээд Оросын цэргийн өмнөд бүлэглэлийн учрыг олох хэрэгтэй. Москвагийн зэргийн тулд Киевийг авах хэрэгтэй. Баруун чиглэл 1941 оны 8 дугаар сарын 13. Немцы подтянули в район. Германчууд Смоленскийн орчинд нэмэлт түвш татаж бөөгнөрүүлэн энд манай 16 20 дугаар армийн цэргийг буцаагахыг оролцсон. Роковский сайн байлцсан. Өөрийн корпусын хүчээр ихэнх ангиудыг бүсэлтээс гаргахад тусалсан. Одоо баруун жигүүрийн байдал бүхэлдээ тогтворжиж байна. Петровскийн байдал маш хүнд байгаа. Исключительно тяжелая обстановка. Тэр одоо болтол Бобруйсагт баатарлагаар тулдаж дайсны маш их хүчийг өөртөө татсан. Притянул к себе Гэсэн ч тэрний хүч барагдаж германчууд тэрнийг Днепрээс тасалсан. его от Днепра. Днеприйн цаан Петровский өөрийн үүргийг гүйцэтгсэн. Тиймээс ороо тэгүүдээр нь Петровскийн корпусыг Днеприйн наад иргэд гарах хүсэлтийг дээд командд тавив. Я говорил. Би Шапошниковтой ярьсан. Борис Михайлович надад чи нөхөр Сталинтай яриад. Тэр зөвшөөрс магадгүй гэж хэлсэн. Хэцүү хэрэг дээ. Трудное дело. У Петровского Петровский цэрэг өдрөд хавьяасвэ. Тэр загваргалж маневр хийж наносит по врагу. дайсанд 10 удаагаар нь зай завсргууд цохилдогч бүсэлтээс гарахыг эрмэлздэг. Тэрнийг алдахад хайран байна. Жалко будет его потерять. А пусть Петровский... Тэгвэл Петровскийг армийн командлал татаж яв. Тэрнийг томилоод нааш нь авчруулахаар онгоц явуулчих. А что? Нэр Хорошая мысль. сайхан санаа байна. Подготовь немедленно. Дэслэгч генерал Петровскийг 21-р армийн командлагчаар томсон тушаал яаралтай бий. Пошлешь приказ? Тушаалыг сайн нисгчээр өгч явуул. Пусть Петровский сдаст. Петровский корпус командлагчийн ажлаа орлогчтой өгöd И летит. энэ онгоцоор нисж ирэг. Ясно? Ойлголоо. Буудлахын 63 дугаар корпус 1941 оны 8 дугаар сарын 14. Доктор, Имчи. Имчи хэлж байх уу? Өгзгөрөө 100 грамм хийчихвэл аманд туслах тусахгүй. Имчи. Жаахныг ч гэсэн дотор хэрэгж болох уу? Сэтгэлээ сэргээхийн тулд Танд жаахныг үлдээсэн аригчин ширв та. Всех командиров. Бүх дарга нарын дууд. Мэдлээ. Доктор. Эмчи. Оденьте ему штаны. Өмдийн өмсгөөч. Хватит ему. Тэр нүцгэн бүксөө гялзуулаад хангалттай айлгүйлээ. Жокс. Товарищ Комкор. Нөхөр корпус командлагчид штабын дарга нар Товарищи командир. нөхөд дарга нараа. Только что Дөнгөж сая маршал маршал Тимошенкогоос о моем назначении. намайг 21-р армийн командлагчаар томилсон тушаал хүлээж авлаа. Мне предписано Намайг фронтын штаб яаралтай нисж иргэсэн байна. штаба фронта. Поздравляем вас. Танд баяр хүргэе нөхөр генерал. Я решил просить Би томжилтыг срочить мое назначение, хойшлуулж өгөөч гэж гуйхаар шийдсэн. потому что не могу оставить Ягаад гэвэл би корпусыг в такой тяжелой обстановке. ийм хүнд байдалд орхиж чадахгүй. Я не могу лететь без Нөхөр генерал, товарищ генерал. би таньгүйгээр нисч Тяжело болохгүй. раненым бойцом. Та хүн чаргатан зэргийг авч нисэх болно. Заботьтесь об этом. Эм чи энийг зөгцөөл. Самолет должен вылететь. Онгоц 15 минутын дараа хүрэх ёстой. А мы, товарищи, Харин нөхдөө должны готовиться бид к бүслэлтийг сэтлэхэд бэлдэх хэрэгтэй. всему наш составу вне Бүх бие бүрэлдэхүүн цон тушаал ялахгүйгээр дайралтын үед тэр хүн игнанд явах ёстой. и иметь при себе Мөн биедээ сайн зэвсэгтэй бай.
Вот оно, товарищ генерал. Энэ байна нөхөр генерал. Хамгийн сайн зэвсэг. 1921-с 30-аад оны загварын буу. Скольких военных... Олон ч танд үүргээ гүйцэтгэсэн. Дай-ка ее мне, Иван. Иван Сергеевич над өгч. Я с ней пойду. Би энэ буутай тулаанд орно. Будем прорываться! Хөөслөлтийг сэтлэн. Тушаал гарсан. Сэт цогно. Иван Сергеевич, хүмүүсээ босго. Бүгд босцоо. Унеси под... Урандаа аваад яв. Яшка, ардч. Нөхөр генерал, надад таны дэргэд хамар байд юм аа. Ард явахаар визас системждгүй юм. Яаш, тэгвэл наа таяга хоолой. Дайралтыг өдөрт би чам тушааж байна. Түрүүнд нь яв. Та өөрөө яг энэ нөхөр генерал. Би арай эсгтэй явна, дайралтыг өдөрт. Энд юу удахгүй шүү дээ. Хэлсэн сум тархинд тусан шүү. Хүүхдүүд минь дээ. Яагаад өвчвэ? Сум болгоноос бүхийгээ дөөвл хүчүүч нөвдөж бүх урах чинь шүү дээ. 2-р батальон. Миний хаалаас урагшаа. Атсарч болохгүй шүү хүүхдүүд минь. Урагшаа. Не отставай, ребята! Залуусаа атсархгүй шүү миний ханаас. Дахиад жаахан залуусаа. Дайраад. Леонид Григорьевич. Леонид Григорьевич. Ингэж болохгүй шүү дээ. Леонид Григорьевич. Огромное... Маш ширүүн байлдаан асар өргөн далайцтай өрнөсөн Смоленскийн тулалдаан 2 сар өргөжилсэн юм. Войска Красной Армии... Улаан армийн даачид тэсвэр хадуужлын гайхамшигыг үзүүллээ. В Смоленском сражении Смоленскийн тулалдаанд гитлерчүүд 250 мянган зэрэг офицеруудаа алдаж Германы зохилтын бүлэглүүдийн хүч эрс солорчээ. Смоленское сражение... Смоленскийн тулалдаан 24-р армийн амжилттай сөрөг тогтооноор дууссан билээ. Энэ давшилтын төлөвлөгөө генерал Жуков боловсруулсан байна.
Энэ яарны төс газрыг устгах ажиллагаа байсан юм. Энэ төс газраас германчуудын Москва руу давших боломж нэгдэх байсан билээ. 1941 оны 9-р сарын 8-нд Ээлний хотыг байлдан эзэллээ. Москва, Кремль 1941 оны 9-р сарын 8. Та Ээлний мөрөгцөгт тун сайн ажиллалаа. Тэгээд таны зөв байжээ. Одоо хаана очимаар байна? Буцаад фронт. Аль фронтод? Таны шаардлагатай үзсэн тэр фронт. Ленинград руу яв. Ленинград маш хүнд байдалд байгаа. Яг одоо Ленинград руу нисэхэд бэлэн байна. Их сайн. Баруун өмнөд чиглэлд ажил өгсгүй байна. Эдний удирдлагыг бид солихоор шийдсэн. Таны бодлоор хэнийг тийш нь явуулбал зөв үү? Та хэлээч. Маршал Тимошенко байлдан ажиллагаа явуулах ариун туршлагатай болсон. Бас Украиныг сайн мэднэ. Тэрнийг явуулах саналтай байна. Тэр зөв. Дайсны цаашдын төлөвлөгөө боломжийг хэрхэн дүгнэж байна уу? Нөхрөөс та зөвшөөрнө. Одоогийн байдлаараа Ленинградаас гадна бидний хувьд хамгийн аюултай хэсэг бол баруун өмнөд фронт. Харин өдрүүдэд тэнд маш хүнд байдал үүснэ гэж би бодож байна. Дайсны армийн төв бүлэглийн танкын ангиуд өмнө зүг өргөж Черниговын чиглэлд орж ирсэн. Одоо тэд манай баруун өмнөд фронтын арга хударгаар орох боломжтой боллоо. Кременчугийн орчим төс газар эзэлсэн Германы армийн өмнөд бүлэглийн ангиуд тэдний өдөөс хөдлөнө гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр баруун фронт бүлэгт аюу тулгарна. Нөхөр Сталин. Би Киевийн бүлэглийг Днеприйн зүүн эрэгт яаралтай гаргасан саналыг дахин тавьж байна. Бид өслөгдөж болзошгүй байгаа бүх анги нэгтгэлүүдэд яаралтай буцаад татах нь зөв гэж юу? Бүслэлт бол тулааны ялалтын сонгодог хэлбэр. Ганцхан тулааных. Германы зэрэг Киевийн дэргэд ялсан нь тэдний хугацаа алдсныг зөвдөх шалтгаан мөн бишийг зөвхөн дайны төгсгөл харуулна. Харин цаг хугацаа бол дайны гол хүчин зүйлүүдийн нэг. Бид одоо баруун өмнөд чиглэлд Германы аль болох их хүчийг барьж тогтоох нь маш чухал байна. Тэд тэнд аль болох удаан тэсэх хэрэгтэй. Одоо өрнөж байгаа Украины төлөөх тулалдааныг Москвагийн төлөө тулалдаан гэж тооцож болно. Тэсэх хэрэгтэй. Тэгээд гол тулаандаа бэлтгэцгээе. К генеральному сражению.
Юго-западный Баруун өмнөд фронт дайсны жигүүрийн цогцолтыг тэссэнгүй. и бронированный Энэхүү фашистуудын хоёр танкийн ангиуд манай хороо дивиз армуудыг нухчин дарсаар Днеприйн зүүн эрэгт гарлаа. гордый Киев Өнгөрсөн домог түүхээр алдраа мандулсан омог вардам Киев хотыг инхүү орхилоо. в жестокой схватке Хүн хүчний давуутай дайсантай хийсэн хүн ширүүн тулалдаанд пали тысячи мянган зэрэг дайчид дарга офицер улс төрийн ажилтнууд амьрагдсан юм. Однако враг Гэсэн ч дайсанд энэ амжилт өндөр үнээр олдсон билээ. он потерял свыше Дайсан 100,000 гаруй зэрэг офицерын алдаж ихээхэн хугацаа алдсан байна. время. Еще более Германчуудын Москва руу хийх давшилт бүтэн сар гаруй саадсан юм. воюя за Украину, Баруун өмнөд фронтын дайчид Украины төлөө тулдахдаа Москвагийн төлөөч мөн ажил тулалдсан юм. склоним же головы. Тэдний байгуулсан гавьяаг толгой бүхэн хүнд тэцгээе. Летала смерть зловещей тенью, держалась жизнь на волоске, и шло в сражение ополчение на ближних подступах к Москве. Здесь наша боль и наша слава, и ты судьбе не изменяй. Москва, Москва, моя держава, передний край. Москва, Москва, моя держава, передний край. Любовь к Москве, любовь святая, в тот страшный час в осенней мгле шли в бой сыны степного края на ближних подступах к Москве. Здесь наша боль и наша слава, и ты судьбе не изменяй. Москва, Москва, моя держава, передний край. Москва, Москва, моя держава, передний край. И навсегда лежать остался товарищ мой в сырой траве, где поредевший полк сражался на ближних подступах к Москве. Здесь наша боль и наша слава, и ты судьбе не изменяй. Москва, Москва, моя держава, передний край. Москва, Москва, моя держава, передний край. В лучах прожектора металась звезда в полночной синеве, и дальних звезд судьба решалась на ближних подступах к Москве. Здесь наша боль и наша слава, и ты судьбе не изменяй. Моя Москва, моя держава, передний край. Москва, Москва, моя держава, передний край. Здесь наша боль.